Тандармагийн влогдоо тавтай морил өнөөдрийн бүгдээрээ хийх зүйл бол хэвийн бааваар кекс хийх байгаа. Нэгт бүгдээрээ хэвийн бааваа бутрагаад миксертэй хийгээд миксернэ. Тэгээд жижигэн нунтад болсон миксертэд дараа нь болохоор өндгөө миксер дотроо хагалаад тэгээд хагалсан өндгөө миксертэд би болохоор өндгөө 4 өндөр хийсэн. Тэгээд би хэвийн баав болохоор нэг том бүтэн хэвийн баав, нэг хагас хэвийн баав хийсэн. Тэгээд энийг одоо энэ хутгаад тэгээд энэ зурмгаа ингээд зураад дээрээс нь сүү нэмж хийгээд сайтар хутгана. Нэлээд удаан хутгасны дараа ийм өтгөн болно. Тэгээ өтгөн болсныхоо дараа нэг амны халбаг эсгэгч хийгээд бас хутгана. Тэгээд хэд хутгасны дараа сахар хийнэ. Би болохоор сахар хийхдээ бор сахар хийсэн. Тэгээд сахараа тарааж хийн. Тэгээд дараа нь болохоор энийгээ сайн ингээд сахарын ингээд хийгээд тэгээд дараа нь болохоор ингээд хутгана. Хутгасаар хагаад ийм зурм болно. Тэгээд шоколад ингээд нэг нэгээр нь салгаад тэгээд миксерэндээ хийгээд миксерднэ. Тэгээд би болохоор нэг бүтэн шоколад хийсэн. Тэгээ нэг бүтэн шоколад хийсэн чинь их шоколад болсон байлээ. Тэгээд ингээд энэ зурман дээрээсээ энэ шоколадаа хийгээд хутгаад лэн. Тэгээд хутгаад дээрээс нь нэмж ингээд халуун зуухандаа ингээд хийгээд тэгээд энийг 15 минут жигнээд тэгээ энэ маань ийм кекс болно. Тэгэхээр бүгдээрээ ингээд хэрчээд тэгээд идцгэнэ. Тэгээд эзэн чинь маш гоё өвөрм замтайсэн. Надаа ийм нэг гоё дөрвөлжиндүү жижигхэн. Тэгээ би амсаад утсан чинь надад л авдаг гоё амттай байсан. Гэхдээ өндөгтэй болохоор жоохон хурцайсан. Та нар маань ч гэсэн ийм гоё хэвийн баавтай кекс хийж болох нь. Тэгээд туршиж үзээрэй. Өнөөдрийн бичлэгтээ хамт хэлсэнд баярлалаа.